За хамаа ихлээр нарахчихоо. Би чинь хужиртаа л уугаад шүү дээ. Одоохондоо зөөлөө эхэлж байгаа. Ирч хүч хэрэгтэй бол Mountain Dew гоон да. Өглөө сандраад өр. Дүүтэйгээ уулзна гэсэн чинь тогтлоод нойрмоор хөрөхгүй. Сэрүүлнээсээ төрүүлж бас зарлах байлаа шүү дээ. Харин нойрхон юм шиг хэрнэ гэдэг шиг уулзахгүй бас нэлээд утсан байж тээ. Харин тэгээ ерөнхийдөө уцаар ирчээл яваад байхаас. За ямар гоё лого хийж вэ? Шинэ уралдаан дээр. Тий. Харин тийм ээ. Одоо шинэ уралдааны чинь бас Спортива брэндтэй хамтраад ер нь уламжлал болгоод хийх санаатай. Аха. Нэг юм гоё лого зурцлаа. Тэгээ надад нэг илүү өглөмөр санагдсан юм нь болохоор нэг чиний артлт нэг юм байсан шүү дээ тий. Тэр нь хаагийн нэг бамбаа шиг юм хийцэн бол гэж бодохгүй юу? Ингэдэж ингээд. Тий. Тэр чинь нэг ийм байгаа уул нэг ийм уул байгаас тий. Тэр чинь ингээ харахаар гүйж байгаа юм шиг харагдаж. Тэр санааг илэрхийлэх нэг нар ийм уул. Яг л нөгөө гүйж байгаа хүн л Skyrank-ийн логог бүтэхэд байгаа. Уулан дээгэр Skyrank нэг хүн гүйж байгаа нэг тийм. Зүг. Илүү харах юм бол нэг сайн харах юм бол гэх юм уу. За манай дүү яасан хэм лоо ухаан ашиглацсан нөө. Нэг бодоо идэл. Аха. Тэндээс. Аха. За эхлэх. За тэгье. За сайн байна уу? Загланы. Сайн явж ирвэ. Сайн сууж байгаа. За хол явсан хүнээс үг дуул гэж сайхан үг байдаг. Дүү маань бас сайхан алс холын гэх юм уу? Баян үлгий яваа. Тий, одоо уулаар гүйчээл Улаанбаатараас 1700 км. Тасан замаар бол тий. За өнгөрсөн 7 хоног бол одоо манай гүгчдийн ертөнцид бол гүйлтүүд маш баялаг байлаа. Монгол оронд ямар олон тэмцээн уралдаанууд зохиодог болсон тий. Сайхан болсон. Өнгөрсөн жил хамгийн эхлээл миний мэдж байгаагаар Улаанбаатар марафон хар 16,000. Миний нэг 2-3 хоногийн өмнө яг одоогоор 16,000 хүн бүртгүүлчлээ гэжээс одоо ер нь бас тэрнээс ч давсан байх. Тийм олон хүн гүүхээр скватрын талбайдаа цугладаг болсон тий. Ямар нэгэн байдлаар ирсэн байна, гүйсэн байна. Гайхамшигтай санагдчихлаа. Нэг Facebook дээр нэг хүн бичсэн байсан. Монголчин айл болгоноос нэг хүн гүйчихлээ гэж. Бараг тэгсэн баг тий. Бараг тэгсэн баг. Сайхан гүйлт боллоо. За өшөө хар 20-нд бас нэг хар 20 марафон бай тэр өдөр давхцаж боллоо тий. Бас тэр өдөр одоо энэ миний очсон баян үлгий Sky Race уулын гүйлт. Тэгээ дотор нь бас төрөлж байд. Тий. За маргааш өдөр нь Ахиллесийнхаа маань хүүхдүүдийн гүйлтээ хийлээ те. Тэгэхээр одоо насны хүүхдүүдээс ихсэл одоо нэг ирээдүйн гүгч нар чинь бэлтгэж штэ. Тэглэг байхаа гүгж чинь. Тэгээ өчигдөр нөлөө уржигдөр Facebook харахад бас доронтод бас марафон болоод манай гүйлтээр хаслаа юмсгалж ин те. Гүйлтийн спорт Монгол орнд маш өчтэй хөгжиж байна. Тэн дундаа бол бид нар чинь бас уулаар буюу тэнгэрээр гүөх гээд байгаа. Тэгээ түрүүний нөгөө бид 7 хоногт бас нэг ярьсан шүү дээ. Японы багийнхантай нэг уулзаад. Тий. Тэгэхэд бас нөгөө бас л ярьж байгаа юм шүү дээ. Гүйлт бол одоо ингээд Монголд маш ирчэнтэй гэд тий. Дэлгэрж байна. Тэрний зохион байгуулалтууд нь аягүй гоё болж байна тий. Тэгээд одоо тэгээд гүйлт маань дотроо бас ингээд өөрийн сонирхлоороо ингээд садварлж байна тий. Ингээд одоо бид ямар гэсэн уулын гүйлтийн нэлээ барьж аваад хөгжилчих гээд үзээд байгаа шүү дээ. Тэнгүүл одоо дахиад ялгаагүй одоо энэ Улаанбаатар марафонд гүйсэн 16,000 хүнээс ч л орж ирж шүү дээ. Ер нь л тий. Тэгэхээр тэр болгонд ингээд гоё мэдээлэл хүргэх тий. Бид нар мэдээлэлээ сайн түгээ хүргэх л ажил. Байх юм бол гүүгч нар угаасаа зөндөө байна өө. Өшөөж олон болно. Тийм шүү. За явсан сонин хачнаа. За би сая 5 сарын 25-нд Баян Үлгийн аймгийн Үлгийн хотын яг урт талд нь одоо манайх Улаанбаатараар бол богд уул тий. Яг энэ шиг байршилтай Баян Үлгийн хотын урт талд нь Бүхэн гэдэг сайхан уул байт юм бэ. За. Одоо бидний бас нэг Монголын хайртай амьтдын нэг шүү дээ Бүхэн гэдэг тий. Бид тэр амьтны нэрээр нэрсэн юм байна гэж ойлгосон. Тэгээ тэр ууланд 21 км буюу нөгөө яг нөгөө Skyrank-ийн дүрмэн дээр байдаг шүү дээ тий. Sky Race гэх төрөл. Яг тэр төрлийн стандартад хангасан насан туршид зориулсан уралдаа хийлээ. За 21 км гэж бодоход хагас марафоны зай юм шиг тий. Гэхдээ дээр нь нэмээд өндөр авалт гэж байна. Өндөр авалт нь хамгийн багадаа 1200-аас дээш гэж байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ удаа бид нөгөө анхны уралдаан тий. Одоо яг өнгөрсөн жил болсон. Гэхдээ өнгөрсөн жил 13 км-ээр болж ирсэн. Энэ жил яг нөгөө стандартад нийцүүлээд манай нөгөө Баян Үлгийн аймаг дах Алтай таван богд уулын холбооны залуучууд яг одоо ингээд яг стандартын дагуу уралдаанаа хийя гэж хүсэл тавиад тий. Тэгээ тэрнийхэн дагуу би ямарсан
зураг мургийг гаргаж өгөө те. Тэгээд яг тэр стандартаараа хийж үзлээ. Тэгээд маш их таалагдсан. За тэгээ 21 км. Тэгээд дээр нь хүүхдүүдэд зориулсан 10 км. За бас л 10 мөртлөөсөө бас л уулаар хүүхдүүдийн уралдаал нүрэ өдөр авалт нүр юм агцсан. Гэхдээ би ингээд тэнд очиод нэг юм гайхаж бишрлээ. За 21 км-ийн уралдаанд 100 гаруй хүн бүртгүүлсэн байгаа байхгүй юу? За одоо анх удаа 21 гүйж байгаа хүн ихэнх нь байгаа тэр дотор ч. Тэгээ тийм байвар зоригтой. Тэгээд тэмцээн бол 2 дахь удаага л болж байгаа. Өнгөрсөн жилийн хул 13 байсан. За 2 дахь удаага орж байгаа хүмүүс байна. Ихэнх нь анх удаа орж байна. За 21 гэдэг те. Ер нь бол баг анх удаа 21 гүйж байгаа байхгүй. Гэхдээ тэд дотор ерөөсө уралдааны замаас гарсан хүн нэг ч шиг байхгүй. Бүгд замаа доолгаад байна. Тэгэхээр тэр яаж ихээр тэр байгаль орчиндөө ингээд дасан зөгцсөн чадвар те. Тэсвэр тэмцээр. Тэр чинь бид нар чинь бүр 4 цагийн хязгаар тавьчихад байгаа шүү дээ. 21 км-ийг өндөр авалттай нь 4 цагийн дотор гүйж. 4 цагийн дотор бүгдээрээ гүйгээд. Тэр айгуу гайхашигтай санагдлаа. Ямар ч тэр хүмүүст ингээд замаа дуусгах те. Ингээд ямар ч бариандаа хүрээд ирэх тийм их сэтгэлийн тэнхээ боломж угаасаа нөгөө өөрсдийнх нь нөгөө амьдарч байгаа орчинд нь байгаа болохоор тэсэр тэчээр нь л илүү байл гэж харсан. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн айгүй мундаг тэр өндөр огцсон чи ямар ч торох юмгүй гүйж гараад бүгдээрээ ерөөсөө нэг юм 100 метрт 100-гийн нэг уралдаанд амар хурцтай орж ирдэг шүү дээ. Тэр шиг гарааныхаа ирчээр бараг л гарааныхаа ирчээр орж ирээд байгаа. Хоорондоо өрсөлдөд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бид нарт ингээд айгүй уралдаан тэмцээний энэ тэнд очиод хийж чадхал юм бол тэр сонирхлууд сонирхож байгаа хүүхдүүд залуучууд маш их байдаг. Тэгээ ямарсан эхний ээлж ингээ баруун одоо уултай аймагудаасаа тий ингээд уралдаанууд маань ингээ гоё хөгжөөд эхлэх юм бол тэд нэр нь өөрсдөө дасан загцсан ч бол илүү л сайн гүөх юм шиг санагдлаа. Яг уулаараа бол мэдээж манай энэ дашрамд хэлэхэд бол одоо чамд ийм санал тавиад зам зурж өгөөч бид нар тэмцээн зохио гэвэл одоо нээлттэй бүр тэр байтгаа. Тий одоо ингээд аймагуд чинь бас өөрсдийн уулын холбоотой тий ингээд хайкинг ч юм уу гүйлтийн холбоо зөндөө байгаа шүү тий. Тэр болгон маань одоо яг энэ төрлийн уралдааныг сонирхоод яг стандартын дагуу хий гэж бодох юм бол манай Skyrunning-ийн холбоо руу хандах юм бол бид хэд одоо байгаа нөхцөлийг хараад тий тэгээд замыг гаргаж өгөө зохион байгуулалт нь алзаа бүртгэлийн хийж өгөө бид нар ингээд байнгын ингээд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа байхгүй тий бид нар бол гэхдээ одоо нодлонгоос шилээд байгаа шүү дээ бид нар уралдаануудыг зохион байгуулах биш ээ бид нар стандартыг нь хангаж өгөө туслаа дэмжлээ тий ингээд өөрөөсөө гоё уралдаантай болоход нь тусалдаг болох гэдэг чигээд байна шүү дээ. Тэр зүуднээсээ одоо энэ жилийн уралдаанууд маань гоё боллоо шүү дээ. Одоо алтан үлгий гэхэд PB хайк зөвхөн зохион байгуулалт бид нар дэмжлэг л үзүүллээ тий. Сингүү рейсик одоо сингүү рейс нодлон гэхэд их хөргөлт маань мөнөө маань ингээд одоо энэ жил бүр бий даагаад явчих байх. Одоо энэ жил одоо хан тэрэл хан уул болох уралдаан маань одоо хамтдаа алхацаа клуб зохион байгуулна. Тэгээ дээр нь нэмээд Laspertiva брэнд маань ингээд спонсороор ажиллаад ирэхээр энэ мөр илүү гоё болох байх. Бид нар тэнгууд яг л нөгөө стандартыг мөрдүүлэх гээд. Тэгээд гадна дотноос ирсэн туршлага нөө хав шингээж өгөө. Оролцогчдын санал хүсэлтийг аваад ингүүл гоё тэгвэл гоё гээд хөгжүүлээ явна те. За тэгэд энэ удаагийн Ulgi Sky Race болохоор яг ялч нөгөө тэнд байгаа уулын Алтай таван богд уулын холбооны залуучууд маань өөрсдөө санаачлаа тий. Ер нь бол энэ нутгийн орныхоо онцлог юу тааруулаад бид нар угаасаа энэ уулын гүйлтийг л хөгжүүлэх юм байна гэдэг юугаа бариад татсан байна. Өнцгөө харцсан байгаа байхгүй тий. Давуу талаа харцсангуу давуу талаа харцсан. Одоо нөгөө тэгшин тартаа мартаа гой замнууд нь байхгүй юм чинь зүгээр гараал гүөхд боломжтой хашааж гүсэн боломжтой. Тэгээд хүүхдүүд залуучууд нь бүгдээрээ л тэр уулаар л ажил амьдралаа бас игэл явж байгаа шүү дээ. Тэгэл уулаад аваад ажилдаа явал уулаад аваад хичээлдээ явал гэж байгаа тий. Тэнгүүд тэр нөгөө давуу талаа ингээд хөгжүүлж болох өнцгөө гоё олоо харцсан байна. Тэгээд тэрний төлөө амар тасралтгүй ингээд тууштай ажиллана гэдэг өөр ихтгэл өнөмш. Тэгэл одоо үндсэндээ өнгөрсөн жил зохиогдсон байна гэдэг чинь бол аль хизээний галтрыг хөдөлсөн тий. Одоо ингээ 2 дахь жилээ аль болох стандартлууд өгүүлээ бас олон хүнийг хамраа тий. Одоо магадгүй чамааг урж ийн гэдэг чинь чи зорж очоод ингээд мэдээлэл түгээж ийн гэдэг чинь дараа жил манай ховдынхан алтайхан одоо юу гэдэг тий. Энэ жил олон бид баруун бүсийн уулын гүйлтийн уралдаан гэж зарласан шүү дээ. За. Тэгээд тэр утгаараа Баян-ээс Увс аймаг, Ховд аймаг, Говьалтай аймаг, тэр хаяха аймагуд Завхан аймаг, Баян онгор аймагуд руу
ер нь бол мэдээлэл өгсөн байл. За. Тэгээд энэ жилд бас нөгөө зарим нэг Улаанбаатар марафон эднэрийнхээ нөгөө цаг хугацааг бид нөгөө зөрүүлж чадаагүйгээс ихэнх нь нөгөө наашаага явцсан. Зөв. Дараа жилээс хэрвээ тэр календарчлсан төлөвлөгөөгөө зөв гаргаж чадах юм бол хаанаа өргөн цар үрээтэй. Энэ жил бас нөгөө онцлог нь баруун бүстэй гэж зарлаж штэ. Ирэх жил чадвал одоо ингээд үнэхээр зохион байгуулалт бол үнэхээр өгөгдөл гоё байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар заавал усын аварга гэхээр Улаанбаатарт биш те. Усын аваргыг тэнд хийж болохоор байгаа. Тэгэхээр марфа аяллаа хүрээнд. Тийм марфа аяллаа хүрээнд. Тэгээ яг ингэ хийж болж гүйлтэй хийгээд бас нутаг оронтой танилцаад тэгэнгүүт ингэсэн шүү дээ. Одоо ингэ баруун бүс зарласан болохоор манай нөгөө уст ажилдаг нөгөө хин бэ шүү дээ. Барса гэдэг үү гэдэг шүү дээ. За тий. Байнга л уралдаанд ордог. Бүр усаас бүх мөрөн сумд байгаль хамгаалагч хийдэг. Тэгээд тэндээсээ зориод ирээд ирж байгаа. Баян үлгээд. Тий баян үлгээд. Тэгэхээр чи баруун бүсийн уралдаа мөн байгаа шүү дээ. Тийм байна. Олон улсын жандартай уралдаа мөн байгаа шүү дээ. Би одоо ингээд ирэх жил ингээд одоо тэндээс нэг хөрш улсуудаасаа хүмүүс өөрөх боломжтой байгаа. Оросоос, Казахстанаас, Хятадаас ингээд. Тэгэхээр чи ингээд ирэх жил олон улсын магадгүй дээр нь усын аврах гэдэг. Улам гоё. Ягаад тэгэхээр хин хөгжүүлж чадчих, хин ингээд сэтгэл зөргөө зориулж чадчих, тэрэнд нь тэр боломжууд ч юм уу эсвэл тэр нэг дахиад хөгжих дэмжлэгүүдийг үзүүлэх ёстой л гэж би байна. Улсын аварга ганцхан Улаанбаатар болдог байх албагүй тий. Яг бид нар энэ жил болохоор улсын аварга одоо хамт ирэл дээрээ хийх гээд байгаа шүү дээ. Тэгээд тэмцээнийхээ илүү бас сонин сайхан лу тий. Одоо ямар хүмүүс гүйж байна, ямар хүмүүс төрүүлв. Одоо би таньдгаар нь одоо нөгөө өнгөрсөн жил тэмцээн үлгээдээ төрүүлж ирээд улсын аваргад орж хан уул Skyrace-д орж исэн Өнгөн далаа дүүгээ одоо нэг Сэрэгчаан дүүгээ бас асуумаар байна. Тэр хоёр маань миний хоёр таньдаг морь маань хэрхэн давхив гэдэг бас их сонирхолтой байна. За ингээд бүртгэл ингээд бид нар нөгөө Skyrunning-ийн аппликейшнээрээ бүртгэл хийсэн байхгүй юу? За. Тэр хэдтэй бас дэмжлэг үзүүлж штэ тий. Тэнгүүт л ингээд нөгөө нэрнүүд нь ингээд таньдаг нэрнүүд л орж ирж байгаа. Сэрэгчааг ямар ч гэсэн гөөхлээ. Мөнгөн далаа бол гөөхлээ. Бүр барсаа усаас ирж гөөхлээ гэл тий. Чи бол очихоос өмнө бүх мэдээлэл аппликейшн хараад хизээ уралдахаар мэдсэн. Тэгээд оролцогч нар бол айгүй идэвхтэй орсон. Насан туршид бол 100 гаруй. Тэрний 80 эдэн эрэгтэй байсан, 40 эдэн эмэгтэй байсан. Хүүхдүүд бол 30 эдэн хүүхд эндээс оролцсон. За 80 эдэн эрчүүдээс Сэрэгчаан маань 3-т орсон. Авраг маань өнгөрсөн жилийн авраг маань 3-т орсон. Тэрийг дээлдэг бас хүмүүс байна. Тэгсэн чинь Сэрэгчааны ах Баваржаан гэж залуу байна. Ах нь уу? Тэр чинь нэг гэр бүлээрээ хурдан удмынхаа юм байна те. Тэр одоо нэг гүүдгийнхэн гэдэг юм байна. Тийм байна. Тэгээд Баваржаан маань цаг 50 минутаар баха. 21 км. Тэгээд өндөр авалттай. Тэгээд бүр ингээд амар сайн орж ирсэн. Нэгт орсон. За гайхамшигт. Тэгээд яг Баваржааныг ер нь тань. Бас хөнгө атлетгээр те ингээд гүйдэг надлан бас Сэрэгчааныг дэмжихэд ирсэн байсан танилцсан зөв оргилд бас оролцсон юм. За. Гэтэ нэрээ өгөөг хаа. Тэгээд энэ жил цаадах чимээр цойлж гарч ирээд. Тэгсэд хоёрт нь бас нэг залуу байсан. Тэр нэрийг сайн сансан санагдав. Гэтэ яг холбоо тагтаасаа юу бас амар сайн орж ирсэн. Би нөгөө яг араас нь гүйж байгааг мэдгүй гэхдээ би зураг бичлэг үзсэн. Ингээл тий. Яг ингээл марафоныг гүйчэд орж ирж байгаа шигэд орж ирсэн. За. Би 3 мөн Сэрэгчаа орсон. Сэрэгчаа гэхдээ яасан гэсэн чинь энэ жил жоохон шиглэсэн татсан гэсэн. Зөлөг. Уул ахтайгаа цог зэрэгцэж гүйж байгаад жоохон шиглэсэн татсаад тэгээд нөгөө нэг залуу маань. Гэхдээ эхний хоёр бол бүр тасархаа орж ирсэн. За. Тэгээ эмэгтэйчүүдээс мөнгөн далаа. Шууд нэгт орсон. Тэгээд бас хоёр шинэ оролцогч 2-3-аар орж ирж илээ. Тэгээд тэр хэд маань ер нь бол эхний хэдэн тамирчид маань энэ жилийн хан тэрэлд холбоогоор ирэх юм бэ гэж ойлгосон. Яаж байгааг нь сонсоод. Тэгээд мөнгөн далаа маань ингэсэн. Би ч бас тэнд оролцоод гүйж байгаа шүү дээ, тий. Тэгээд би ч нөгөө дээгүр гэхээс илүү дундуур гүйдэг шүү дээ. Тий. Тэгээд гүйжсэн мөнгөн далаа ит хоёр тэр оргил хүртэл цог гүйдэг байхгүй. За. 10 км хүрш 10 км яг гүйгээд оргил дээр гарч байгаа хэрэг. Тэгээд оргил дээр мөнгөн талаатаа гарчаад тэгээд би нэг анх удаа тэр бүхэн уулан дээр гарч байгаа хүн байна да. Овоо тойроо. Тэгээд би ч нэг бичлэгээ хийдэг шүү дээ. Тэгээд нэг зураг авчаад эргээ харсан чи мөнгөн лав. Тэгээд араас нь би ч уруур бас гайгаа гүйдэг гэж өөрийгөө боддог. Тэгээд гүйсэн чи бүр ямар зураг баг.
Тэгээ уруу цаадах шиг мөр. Тасраад алга болоод тэгээ төрөлсөн. Ямарсан ингээд таньдаг оролцогч нар маань бас гайгүй дээгүүр орж илээ. Тэгээ шинэ залуучууд нас маш сайн орж. Өнгөрсөн жил тэгээд нэг хүүхдийн уралдаанд нэг хөөхөн хүүхэд юу яасан гинэ. Нэг замаа андуурч гүүгээд өнгөрсөн жил тэгээ гурт орсон гэдэг андуурсан ч гэсэн ингээд жоохон хоцорч асар тэгээ гурт орсон гинэ. Тэгсэн чинь тэр хүүхэд маань энэ жил бүр онцгойгоор төрүүлсэн гэж. Онцгой хордог. Зарим нь ялагдал хүнд айгүй том мотивац өгдөг те, өрч хүч өгдөг те. Магадгүй уг хүн нь бол сайн юм ба шүү дээ. Хоцроод өчнөө зам туулсан хэрнээ гурд орж исэн хүн. Тэгээд энэ жил бол бүр замаа маш сайн ажиллаад бүр тасархаад ирсэн. Ирээдүйд шинэ тамирчин гарч жил бодон оролцсон байж тээ. Тэгээд энэ тэмцээнийг ингээ зохион байгуулж байгаа хүмүүсээс тэгээд энд оролцож байгаа хүмүүсээс ингээ асуусан чинь бас хүмүүс нодлонгийнхын бас мэддэг болсон. Тэгээд бас ингээ нөгөө таньдаг хүмүүсээсээ байн асуудаг гинэ таарахаараа нөгөө уралдаа мал хийзээ болоо яах юм гэдэг бас хүлээлтдэг. Одоо бид нар нэг Улаанбаатар марафоныг хүлээж байгаа юм шиг Өлгийд бас одоо энэ уулын гүйлт маань тэдний хүлээлт болсон байна гэж ойлгосон. Зөв. Ямар гоё юм бэ. Тэгэхээр одоо дараа жилийн наадам гэдэг шиг шинэ хүүхдүүд манай ах гүйцэн тэгцэн бие бэлдэж байгаад орно гэдэг одоо ингээд одоо тэр хүүхэд маань жишээлбэл энэ жилийн манай нөгөө хан уул дээр чинь хүүхдийн уралдаан байгаа шүү дээ. Тэр нь бас ирнэ гэсэн. За. Одоо тэгэхээр ингээд магадгүй босод аймагуд ч гэсэн тий ингээд өөр өөрсдийнхээ уралдааныг зохион байгуулаад хан уулаас өмнө зохион байгуулаад таврагуудаа шалгаруулаад тэгээд улсынхаа аврагт хүрээд ирүүлдэг. Газараасаа цуглаад хурд уч чанцаас ойрол бас л гоё тий. Тэгээ ер нь бидний мөрөөдөл бол тэр шүү дээ тий. Монголоос хамгийн супер тамирчдыг л шинэ тамирчдыг, залуу тамирчдыг одоо ирээдүйд амжилт үзүүлэх тамирчдыг нээрлүүлэх тэдэндээ бас урам өгөх шүү дээ тий. Тэгээд тамирчид маань тийм гоё оролцлоо. Дээр нь зохион байгуулалт тий. Эний чинь ингээд хийхэд маш их ажил ордыг та хоёроо юу хийсад тий. Тэгээ энэний ард ингээд маш сайн ингээд бас яг сэтгэлээ зориулсан хідэн залуучууд байна. Тэр нь болохоор одоо яг нэг уулын холбоог яг тэр Алтай таван богд уулын холбоогоо үүсгэн байгуулсан тий. Залуучууд гэх юм бол одоо энэ манай уулчд аягүй сайн танд юм байлээ. Агван гэдэг нэг ах. Тий. Агван ахта би чи сая ячаал анх удаа танилцж байгаа байхгүй юу. Яг л үнэхээр л ингээд уул тий яг энэ төрлөлийг ингээд хөгжүүлэхийн төлөө бас ингээд хамгийн сэтгэл зүрхээ өгж явдаг ах байгаа байхгүй юу. Тэр ах маань аягүй сайн ингээд хүмүүсийг уриалаад ингээд оролцуулж байгаа. Тэгээд одоо яг тэр уулын албан дээр яг бичлэн ажиллаж байгаа гэрэлт зурагч Нуржаас гэж залуу байгаа. Тэгээд дээр нь Сэржума гэдэг хоёр залуу. Яг нэг гардаж бүх нь одоо би таарт хоёр нэг л явдаг шүү дээ. Тэр ажлуудаа бүгдийг сайн хийж байгаа. Тэгээд хамгийн бас нэг чухал зүйл нь нөгөө уулын холбоогоо ахалж байгаа залуу байгаа байхгүй юу? Тэр нэг телебэр тэгээд тэр залуу маань ингээд яг одоо ингээд зохион байгуулалт нь хүн хүчээрээ тий мөн санхугаараа ингээд туслаад ингээд яг энэ уулын гүйлтийг тий энэ уулын спортыг хөгжүүлэхийн төлөө маш их сэтгэлээ зориулсан тийм хэдэн залуучууд байна. Тэдний дундаас дараа жил нөгөө нэг энэ тентхийн цуврал уралдаанууд дагуулж байгаа. Гадаадын уралдааны туршлага үзүүлчихвэл бид нар бүр гоё болгоно да тий. Тэгээд дээр нь бас нэг онцгойлж нэг хэлэхэд Баян-Улгийн аймаг дэх онцгой байдлын газрын хамт олон энэ жил одоо бас нэг ойн баяранд авчиж байгаа юм байна л да. Тэгээд тэр үүднээсээ энэ нэг уралдаанд бас их хүмүүсээ төлхөө оролцоос гадна зохион байгуулалтанд бас дэмжлэг өргөн бүртгүүнээрээ оролцсон. Одоо тэнгууд бид нар ч нэг цэг дээр хүмүүсээ ингээ бүртгэдэг аюулгүй байдлыг хангахдаг тий. Тэр болгон дээр чинь онцгой байдлаас хүмүүс зогсож байгаа. Бүр мэрэгчлээ байна шүү дээ. Тэнгууд чинь ямар санаа зовох юм байхгүй. Маш ихтгэлтэй өөрлөө тий. Тэгээд бид нар маань дундуур нь ингээ моциклтаа ингээл бас яаж ийж ингээл ингээ хүмүүсээс хянаал тий. Тэр надад үнэхээр таалагдсан. Тэгээд онцгой байдлаас үнэхээр ингээ сэтгэл гаргаад ингээ бүр бүх оролцогч нар нь оролцож байгаа юм. Яг нэг туслагч нар нь тусалж байгаа. Тэгээд энд чинь бас нөгөө цэргийн байгууллага, цагдаагийн байгууллага гэдэг юм уу те тэд нар нөгөө хүмүүс одоо ажилтан албан хаагчтай айгүй идэвхтэй оролцуулсан. Тэр айгүй гоё. Банкын бэлтгэлтэй байх хэрэгтэй хүмүүс. Одоо чинь нөгөө уулын тусгай батлан гэж байгаа шүү дээ. Эндээс өөрчлөх хүмүүс харж байгаа. Хоёр дардаг эмэгтэй чинь тийм цамцдаг үүжсэн шүү дээ. Би тэгэхээр гэж. Яг бүр тусгайгаагүй байсан байж лээ. Угаасаа бэлтгэлтэй бэлтгэж байгаа хүн бай тээ. Гоё. Тэгээд гол нь бас сумдуудаас хүмүүс аягүй хэрсэн байлээ. Хүүхдүүдээ аваад тээ. Тэгээд тамирчтай аваад тэр энэ аягүй ингээд гоё санагдсан нь ингээд
Тэд нэр ямар ч өөрсдийнхөө нөгөө даваа талыг мэдэрч тий. Энд бид нар бол боломжтой гэдгээ мэдэр. Тэгээ тэр үүднээс айгүй идэвхтэй оролцож байна. Харлаа. За. Айгүй гоё байлаа. Ямар гоё юм бэ. Цуг явчмаар дараа жил явмаар санагдаж шүү. Дараа жил тэгээд ингээ бүх юм хугацаа муцаагаа тааруулаад одоо бид нар чинь ингээ гоё юм яриад байгаа шүү дээ. Нөгөө гүйлт аялал гэдэг. Тий. Одоо гүйлт төрүүлэлт биш шүү дээ тий. Гүйлт аялал. Тий. Гүйлт аяллаа хүрээнд бол угаасаа бид нар баяуулгээд очиж тэр ууланд гүөх ёстой. Зөвхөн том ууланд нь авирах хас гадна тий бас дахиад орчныг ахуй амьдралыг мэдэрч тэр орчныг ууллыг тий ингээд тэр нэг уур амьсгалыг тэр нэг нөхцөл байдлыг цаг агаарын хувьд ч гэдэг юм уу одоо чисээ 5 сард очиход ерөнхийдөө ямар хувь байдаг юм бэ? Ер нь одоо ч дулаан орсон шүү дээ хаасаа дулаан орсон гэхдээ тэр нэг уулын бүсд чинь цаг агаар тогтворгүй байд юм байна л да. Дөнгөж бид нэр ингээд уралдаанаа хийж дуусчаад гүүгээд ороод ирээл ингээд юм хумаа хураах гал эхлэнгүүт сольчлээ гарч ирэл хүүтэн даарад хэлж байгаа байхгүй. Тэнгүүд цаг агаараа бас нөгөө мэдэрч те бас уралдаанаад тавлахнаас айгүй. Тэнд ажилдаг одоо нэг зохион байгуулалтанд ажиллаж байгаа хоёр хүн цаг уурт ажилтдаг юм бил. Тэгээд нэг цаг агаараа нэг прогнозыг айгүй дуусан гот юу салхи шуурсан ч яах вэ гэдгийг тооцоолж юм байна те. Тэдээс эхлээд бид ороход. Гэхдээ яг мэдээж тэнд чинь нөгөө би бас нөгөө цастай байсан болов гэдэг талаас нь сонирхоод байхгүй. Гадны кинон гадаадын одоо ууланд гүйж яхад ингээд гоё доороо ингээд шорттой гүйжсэн ингээд дээшээгээ цастай мастай байдаг шиг харьцангуй 100 болоод эхлэегүй учраас сэрүүх өндрүүлээ бас цастай байсан болов гэдэг утгаар нь л асуусан. Яг тэр нөгөө бүхэн ууланд бол цас хайлаад боссон байлээ. Жижигхэн цасны нэг юм хунгарлсан юмнууд үлдсэн байдаг шүү дээ. Тийм юмнууд харагдсан. Нөмөр газрын тий дагтарсан заснууд нэлээд тэрнээс биш ерөнхийдөө бол. Гэхдээ ингээд ер нь бол ингээд уулын гүйлтүүдийг ингээд аль болох суурин газартаа ойрхон хийх олон улсын нэг юм чих хандлага бол одоо ямар нэгэн аваар гэмтэл гарлаа гэхэд хажууд нь суурин газартаа байх тий. Яг одоо бүр томор ярих юм бол нөгөө олон улсын тэмцээнийг бол бүр онгоцны буудалтай суурин газар хийгээж байгаа байхгүй. За. Одоо тэр нэг гадны оролцогч нэг элдв асуудал нэг гэмтэл боллоо гэхэд онгоц нь ирээд авдаг тийм хэмжээнд байх ёстой гэж байгаа байхгүй. Гэхдээ баяуулгыг бол тэрийг хангацсан байгаад байгаа юм. Үлгийн бат ба тий гоё онгоцны буудалтай. Тэгээд сая чинь тэгээд одоо би чинь нэг гүйлт аяллаар явлаа шүү дээ. Тэгээ өглөө нь гэртээ байсан хүн чинь бүр онгоцоор нийсч очоод уралдаад ороод онгоц 2 цаг нийсч байгаа байхгүй юу? 2 цаг уу? Тий. Тэгээ хотын төвөөс гэртээ тий өглөө би нэг марафоныхоо хүчний хоолундыг өглөө гэртээ идчихэж байгаа шүү дээ. За. Тэгээд онгоцондоо суугаад тэгээд нөгөө газрын зураг харах сонирхолтой шүү дээ. Тэгээ ингээд цонхоор хараад нөгөө яг таньдаг газруудаа дээрээс нь харж явсаар байгаа очиж байгаа байхгүй. Тэгэл 8:40-д буулаа. Тэмцээн маань 9-д эхэлнэ. За. Тэгээд онгоцны буудлаас тэмцээний газар хүртэл 15 минут төвжиргөө дахиад очиж байгаа байхгүй юу. Тэгээд очиход яг тэмцээн байна. Чи өглөө босоод тэгэл эндээс тэмцээний замд явж байгаа юм шиг л 2 цаг. Өглөө би энэ гэрээсээ гарахдаа шорт мортой өмсөг гараад явсан шүү дээ. Тэгээд онгоцон суугаад тэгээ очиод дээд хоцодод тайлаад шууд дэглэг. Шууд гараанд агарсан юм. Очоод өргөвчээ шидэл тэгэл гүйчээд ирсэн. Тэгээ яг нэг эрэхтэй бол автобусаар ирж үзлээ. 26 цаг явд юм байна. Зөв. Яг ядард юм байна. Гэхдээ нөгөө олуулаа өөрсдийнхөө нэг цомхон машинтай явж явах юм бол бас гайвал юм шиг. Зөв илжлээ. Тэ өрүүл амраагаа гар амраагаад явах юм бол болох юм байна те. Тэгээ гоё яваад ирлээ. Автобус 26 цаг гэдэг чинь аваас л хаал гадар шүү. Автобус бол 2 жолооч 9 жолоочтой явж байгаа шүү дээ. Зогсохгүй явж байгаа шүү дээ тий. Бид бол явал бас унт нь амрна. Тэгэхээр нэг 2 өдрийн ажил байх нэ. Тэгээ одоо магадгүй эх жилийн тэр нэг гүйлт аяллаа хүрээнд ингээд эртнээс бага ингээд тий. Машин дээрээ зарцуулаад эсвэл бүр 45 хүний автобус түрээслээд ч юм уу тий. Тэгээ дуртай газараа зогсоод дуртай газараа хоолоо идээд явах юм бол одоо би чинь нэг сая бол нөгөө энэ нийтийн тээврээр явж байгаа шүү дээ тий. Тэнгүүл чинь нэг дуртай газараа тэгэж зогсох боломжгүй тий. Тэгээ гоё яваад ирсэн. Танаар сайн сайхан. Тайван сайхан. Тэгээ нөгөө өнгөрсөн уулзалтаар нэг гоё бэлэг авсан шүү дээ нөгөө Японы эдээс. За. Би үзсэн. Нэг хонх уу? Тий, хонх та харсан. Миний яриад байдаг ганц юм маань авчирсан байлаа. Сая тэрийгээ бас нөгөө үлгээд ирээчиж гараан дээр бариан дээр бас жингнүүлсэн. За. Тий, ерөнхийдөө би ч одоо хонхонд дурлаад тэгээд нэг хонхтой холбоотой нэг жижигхэн бичлэг бичвэр өгсөн шүү дээ, тий.
Тий одоо бас тэрийг маань уншсан хүмүүс надад бас хонх бэлгэлээ. Манай клубын бодигч маань Гонконгоос надаас зөндөө олон хонхноо сонголт хийлгээд жишээнд аль нь таалагдж байна гэдэг. Одоо миний хонх ирж яваа гэж бодож байна тий. Дүүнэр мөнөр энэ тэн таарахаараа тэгж байгаа. Тэгээд надад өгөх яах вэ тий? Би зөндөө хонхтой байлаа гэдэг ганц хүн тэрийг бүгдийг хэрэглэхгүй. Ер нь энэ гүйлтийг дэмжиж байгаа, хэрэгжилж байгаа ялангуяа уулын гүйлтийн бүх хүмүүс маань хөгжөөн дэмжигчид маань ингээд хонхоо ингээд жингэнүүлж ивэл за чек пойнт өгч байгаа юм байна. За би одоо ус руугаа ойртож байгаа юм байна. Би төөрөөгүй юм байна гэдэг талаасаа нөгөө талаасаа дуу чимээ чинь хонхны жингэнэг чимээ ч үнд маш их эрч хүч өгдөг нь л гайхамшигтай байхгүй тий. Тэгээд хөгжөөн дэмжигчид юу гүгчд маань ийш тийшээ явахдаа бүгдээрээ хонхоо авчраад тэгээд одоо сүүлийн үед өнөө Улаанбаатар Марпоноос айгүй гой мэдээлэл харлаа л да нэг таньдаг дүүгийн маань ээж охин хоёр нь цэгдээ зогсоод одоо ус өгсөн дэмжсэн гэдэг. Одоо ингээд гүүхээс гадна арг ирүүд нь ингээд дэмждэг болсон тий. Би хаана ус бариад байж яг дэмжиж гэхээр тэгээ яг яах юм те. За яг ус бол харьцангуй өгвөл хэрэгтэй л баг. Гэхдээ бас өөрснөө үрээд гүч ялангуяа манай уулын гүгчд бол үрээ гүчдэг, юм аваа авчдаг, цэгдээр цэнгэлждэг учраас илүү их тэр нэг тодорхой цэгүүдээр бичлэгийг хийгээд хонхоо дуурайгаа зогсчихвэл тэр хүмүүст бүр илүү гоё шүү. Яаж дэмжих гээд байгаа вэ гэвэл туг талбайгаа байр зургийг ав. Тэгээ хонхоо жингнүүл тэгвэл нөгөө хүн дэмжиж байгаа оролцож байгаа хүн нь ч баярлна. Дэмжиж байгаа хүн нь ч баярлцдаг те. Нэг зарим юм чинь өгсөн авсан хоёр нь хоёулаа баярлдаг нэг гоё юм байдаг штэ. Одоо тийм тэгэхээр одоо тэр уулын гүйлтэн дээр ч бай бүх марпон гүйлтүүд дээр дэмжих гэдэг чинь бол маш чухал шүү л гэж хэлмээр. Тий. Зөв. За ерөнхийдөө баян урилгын болсон Sky Race гоё боллоо. Тэгээд тэрнийхээ талаар бас нэг жижиг мэдээлэл өглөө. Одоо ярианыхаа дундуур бас нэг ганц нэг зургнууд те ингээд тайлбарлаад ингээд оруулаад үзүүлнэ. Тэгээд та бүхэн сонирхол эрхжил оролцоорой. Ер нь бол ингээд улсын аварга бараг тэнд болох байх шүү те. Тэгээд бусад бас одоо аймаг сумын хүмүүс тэндээ бас тэмцээн уралдаанаа зохиогоорой. Одоо жишээлбэл хөдөрт хоёлаа уралдаа хийж байгаа шүү тий. Тэнгүүд тэндээс шалгарсан хүмүүс маань ч гэсэн явахыг бас болно шүү тий. Энэ жил уг нь бол одоо бит хоёрын төлөвлөгөө мөрөөдөл ёсоор бол хөдрийн гүйлт бас 7 сард байгаа тий. Бас аялалтай гүцэлцэгтэй аялалтай. Одоо ер нь бол бид нар нөгөө одоо аварга шалгаруулна гэх уралдаа ерөөсөө биш шүү дээ тий. Бүр нэр нь тодорхой жаргалтай хөдөр гүйлтийн аялал гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрснөө очоод аяллаа хий чинь тэнд байгаа хүмүүсийг цуглуулад happy байлж байна. Тэгээ сайн би хөөрхөн малгай өмссөн байна. Харин түрүүнээс хойш над малгай чинь нүдэн тусаад чи юу өмсөж байгаа. Тэгээ манай нөгөө зохион байгуулсан залуучууд маань ийм хөөрхөн гар урлалын малгай өгсөн. Тэгээ энэ надад нэг таалагдсан нөгөө гүүгчнэр чинь ийм малгай өгсөн гэдэг юм шүү дээ. Ийзээ гүйж болох юм байна. Тэгээ авсан бас. Тэгээ бас нөгөө талаас наа чи эсхий юм уу те. Эсхий. Тэгээд дотроо юм халаахгүй гэсэн үг те. Ямар ч халаахгүй гэж яа. Халуун гүйсэн ч халаахгүй. Зун гүйсэн ч хүтэнд гүйсэн дааруулахгүй. Бас сонирхолтой малгай. Түүнээс хойш хөрх гоё харагдаад байгаа юм л та. Тэгээ ер нь бол ингээд хоёлаа 7 хоног болгон чадвал яриа хий. Бидгээс тэгээс яг Skyrank-тай холбоотой сэдв зөндөө байгаа. Тэ? Байлгүй яах вэ? Тэгээд одоо 8 сарын 17-нд бид хэд чинь хан тэрэл La Sportiva хан тэрэл гэдэг уралдаанаа зохион байгуулна тий. Тэрний хүрээнд зохион байгуулалтын хүрээнд болон тэрний мэдээллүүдийг хүргэх зорилготойгоор бичлэгнүүд хоёлаа бас яриануудаа зочинтой яриад хоёлаа ер нь хөтлөгч болчиход байгаа. Одоо бас нэг гоё сонин сонсох байгаад байгаа тий. Одоо нэг дараагийн 7 хоногт хоёлаа Португалийн мастеруудын дэлхийн авралт явсан тий. Агвах гандалгарагч хоёртойгоо дөрүлээ сууж байгаад ч юм уу тий. Гоё сонин сайхан бас хуваалцъя. Тэгээ 7 хоног болго ер нь 30-аас 40 минут нэг юм. Өгнөхөө хэмжээний мэдээлэл өгье. Тэгээд ирлээ явлаа гэдэг шиг та хэрхэн жаргаад ирвэ гэдэг нэвтрүүлэг тий. Хоёул юу гэдэг байлаа. Баяртай өглөө. Баярт өглөө чи баярт өдөр гэдэг нэртэй болох гэдэг байлаа. Би бас харин бодоолго. Би бол бас нөгөө баяртай өдөр шигэд манай ерөнхий сайд маань бас нэг тийм өдөр
нэг нэвтрүүлэг хийгээд байгаа. Тэгэхээр бас тэр маань давхчих. Би бол зол баяртай л өдрөл гэж хэлмээр байгаа шүү дээ. Би ялахаар тэрийг сайн мэдгүй байжгаад баяртай өдөр гээд мөнх баяр, зол баяр гэдэг хоёрлаа баяр энэ чинь баяртай өдөр болгочих гэж бодсон. Ааха. Гэхдээ яг хөө заавал тэрийг дөөрэ хаддаг хоёлаа. Баярт өглөө гэсэн ч яа. Хоёлаа өглөө болгоод уулз. Өглөө л уулзаж яаж байгаа. Тэгээ баяртайгаар уулзаж байгаа. Баярт өглөө гэж. Нэрлчи. За цаг минут маань юу болж байна? За ерөн сайхан. Ерөнхийдөө болж байна. Ааха. Тэгээ өнөөдөр ямарсан энэ хүрээд бит хоёр дуусчихжээ. Тэгээд 7 хоног болгоо ингээд уулзаж яах юм. Үлзийтэй ирэлгэргийа. За баярлалаа. Тэр ирвэл бацаахаа орших болтугай. Яахтаа орших баярлалаа. За баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Дараа уулзъя. Амжилтлаа сайн хийгээд тэмцээндээ сайн ороорой. Тэгээ хан тэрэлдээ сайхан орцгоо. Гүүхтэй бол бас яг зорилгууд өөр байх бах. Зарим хүмүүс тэмцэлтийн төлөө, ялахын төлөө гүүх бах. Зарим хүмүүс нь бол эрүүл мэндийнхаа төлөө. Аз жаргалтай гоё юм чинь нөгөө гүүх бахаа гэж бодож байна. Ер нь бол манай тэмцэлж олон улс болчиход байгаа шүү дээ. Ингээл сая Алтан уйлгий дээр ихэд л 4-5 улсын 10-аад гадаад хүмүүс гүйсэн шүү дээ. Оо за. Дөнгөд л одоо бүр сая бид нэг Япон явсан баг маань бас ингээд хамтран ингэж харилцан тэмцээн орлоонд оролцъё гэдэг тийм ойлголттой явсан шүү дээ. Тэр хүрээнд одоо ямарсан 20-од Япон тамирчид ирнэ гэсэн шүү. За зорж ирнэ те. Тэгээд энд байгаа гадаадууд маань орсон бас босод улсууд руу бас урилга өгж байгаа. Тэд нар маань ирчих юм ба тэгээд гоё болох байхаа тий. Энэ бол Монгол улстай олон улсын оролцоонд оролцоод үзчихье тий. За бүгдэнд нь ажилт хийсэй.